асуудал, дараа нь тэр нэг агентлгууд 3,000 хүн. Дид сайд нарын асуудлыг бол би бол батлсан өдрөөс дагаж мөрдөх гэдэг энэ орж ирсэн саналыг бол зарчмын зөрөөтэй өөр санал гаргах шаардлагагүй. Тэргээрээ явах нь зүйтэй гэсэн ийм саналтай байна. Уг нь бол ингээ мөнгө төгрөг хэмнэн бүтэц янзлна гэж байгаа ерөнхий концепцийг бол үзэл баримтлалыг би дэмжиж байгаа. Тэгэхдээ энийг шоу болгоод нэг хэдэн хүнийг халаад багсгаад өгөхөөр одоо Монгол улсын төсөв сайжирчихдаг юм шиг ийм байдалтай хийж байгаад би харамсаж байгаа. Тийм учраас энийг би бас дахиад баяр цагт хэлж байгаа. Татаад авчих уу ингээд чулуу хөөлгөд болж өгөхгүй юм. Энэ тодорхой карьер төрхийн тулд одоо тийм ээ өөрийнхөө бодвол мэдлэг мэрэгжил боловсрлоо зориулж байгаад ингээд энийг тодорхой дид сайд гэсэн карьерт хүртсэн нийгэмд эзэлсэн ийм нэг байр суурьтай хүн. Тэгээ энийг ерөнхийдөө өнгөрсөн жилийн тансаглалуудын золиос болгоод хүнийг золиос болгож байгаа энэ хандлага маань өөрөө буруу юм аа. Татварлагчны норон дээр ачаа өөрүүлээд эдийн засгөөрөө ингээ хүндэрсэн байгаа энэ нөхцөлд төр өөрөө өөхнөөсөө салах зөвөө. Тэр дундаа мухар олгоо шиг үүр гүйцэтгэхгүй улс төрийн бялуу хүртээх байдлаар очдог нь маш тодорхой болчихсон. Ийм албан тушаалуудаас сална гэдэг бол энэ хямралын бас нэг хямралаар өөрөө ер нь бол юм цэвэршдэг шүү дээ. Тэгээд энэ цэвэршиж байгаа төрийн зохион байгуулалтын бас нэг зүгээр нэг л үзүүр гэж би бол хувьдаа харж байгаа. Тийм учраас засгийн газрын өргөн барьсан энэ дид сайдуудыг орон тог цомогцтой холбоотой энэ шийдлийг зориг гарсан дээр нэг шийдэж аваад цаашаа урт хугацаанд соёл болгоод аваад үлдэх нь бол зөв байх л гэж харж байна. Тийм учраас засгийн газраас өргөн барьсан хуулийнхын хүрээнд үйлчлэх цаа хугацааных нь бол дэмжиж гинөө. Шууд холбоотой гэж хэлэхэд бас хэцүү. Төсвийн